Дархуул аймагт аялал жуулчлалын салбарын бодлого, хөгжлийн шиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тогтвортой аялал жуулчлал сэдвт мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулагдаж байна. Уулзалтын хүрээнд аймгийн аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал, төрийн бодлого дэмжлэг, тогтвортой аялал жуулчлалын төслийн танилцуулга, салбар хороодын үйл ажиллагаа, ухаалаг аялал жуулчлал, технологийн шийдлүүд, шин санаачлага зэрэг сэдвүүдээр илтгэл танилцуулгад хийгдэж, оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тэгээд энэ уулзалтын гол зорилго бол Дархуул аймагт энэ дотоодын болон гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдж байгаа ямар асуудлууд байгаа юм. Хамтарч ажиллаж бас хөгжүүлэх энэ үйлчилгээний чанар стандартыг одоо бий болгож энэ аялал жуулчлалын доктортой бодлогыг хөгжүүлэхэд бол энэ 2030 он хүртэл аймгийн иргэдийн хурлын баталсан энэ аялал жуулчлалын мастер төлөвлөгөө байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг бүрэн дүрэн хангуулахад бас тодорхой зорилготой энэ мэдээлэл солилцож бид бас хамтарч ажиллаж энэ ялангуяа үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа энэ байгууллагууд маань үйлчлэгээнийхэн чанар стандарт боловсон хүчнийхэн бас чадахжуулах энэ бодлогыг хэрэгжүүлэх юм маш чухал юм уулзалт болж байна. За өнөөдөр бас энэ JICA олон улсын байгууллагатай бид санамжч байгуулж өнөөдрөөс Дархуул аймагт энэ аялал жуулчлалын одоо доктортой энэ хөгжлийг дэмжих юм төсөл хэрэгжихээр болж байгаа. Тэгээд энэ төслийн хүрээнд бид бүхэн олон улсын олон байгууллагуудаас олон хотуудаас бас туршлага судлах болсон хүчнээ бэлтгэх юм боломжууд нэгдэж байгаа. Тэгэхээр ийм одоо бас чухал ач холбогдолтой ийм мэдээлэл солилцох юм уулзалт зохион байгуулагдаж байна. Дархуул аймаг JICA Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гар үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд орон нутгийг аялал жуулчлалын чиглэлээр брэнджүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчид хүний нөөцийг чадахжуулах, олон улсын гэрчлэгээ авах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зэрэг 3 чиглэлд хамтын ажиллагааг өрнүүлнэ. Доктортой аялал жуулчлалын хөгжил гэдэг нөө төсөл байна шүү дээ. Энэ төсөл маань 2026 оны 11 сараас 2027 оны 12 сарын хугацаанд 2 жилийн хугацаатай хэрэгжих байгаа. Тэгээд ерөнхийдөө Дархуул аймаг маань загвар аймгаар сонгогдсон байгаа. Тэгээд энэ төслийн хүрээнд болохоор ерөнхийдөө аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадахжуулах болон ерөнхийдөө Дархуул аймаг бусад аймагаас нөгөө залуу аймаг гэж одоо ирдэг залуу хүмүүс амьдардаг гэдэг тэр онцлог гаргасан тийм нөгөө юм лээ. Хот болгож одоо бусдаас ялгах байдлыг гаргаж өгөөд үйл ажиллагаа аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд холбож өгөх юм уу? Залуучууд ажиллаж байгаа болон олон залуучууд байгаа гэдэг тэр зүйлийг давуу тал болгож аялал жуулчлалын салбарыг яаж хөгжүүлэх вэ гэдэг ажиллагаа. Дархуулыг сонгосон шалтгаан болохоор ерөнхийдөө энэ төсөл болохоор өмнө говь аймаг нэг загвар аймаг болоод нөгөөд нь болохоор төвийн бүсийнхэн гэж байгаа. Тэр төвийн бүс болохоор угаасаа Дархуул Сэлэнг төв аймаг байгаа шүү дээ. Тэр Дархуулын давуу тал гэх юм уу? Ягаад аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж харсан гэхээр ерөнхийдөө залуу хүмүүс нэгт байдаг гэдэг нь хэлсэндээ тэгээд тэр мөн байгаа. Тэгээд дээрээс нь нөгөө юм илүү олон зүйлийг хийх боломжтой газар гэж харсан. Тэгээд хоёрт нь болохоор нөгөө транзит гэдэг чинь олон нөгөө транзит жуулчид гэх юм дээ. Тэдрийг аль болох олон хоног энэ нөгөө тарханд үлдэх юм зүгээр нэг хоол идчихэд гарах ч юм уу те нэг хэдэн минут байжгаад явуулахаар биш аль болох 2-3 хоногор ч юм уу те удаан хугацаанд яаж энэ жуулчдыг үзүүлж аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ одоо худалдаа авах гэх юм дээ аялал жуулчлалаараа хөгжүүлэх боломж байгаа гэдгийг боломж байна гэж харсан үднээс энэ төслийг хэрэгжүүлэх болсон. Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл арилжааны банкуд, аялал жуулчлалын үйлчлэгээ эрхлэгчид, зочид буудал, ресторан, тээвэр, гар урлалын бизнес эрхлэгчид, залуучууд болон шинээр бизнес эхлүүлэх сонирхолтой иргэд оролцож байна.